Амар мэндүү. Туулай нэвэртэй подкаст. Явган хүнд унаахол, ядарсан хүнд хоол хол. Явдлын хүн түргэндээ сайн, ямаа нэмах халуундаа сайн. Монгол ардын зүрэг. Хотог товилгаадын тухай домгууд. 7 дугаар хэсэг. Ховилгааны аймгийн даш дорж гавж. Хүрээний цанид дацангийн нэгэн лам. Цанид дацан гүн ухааны сургууль. Нэгэн лам домын дамжаа барих төгсөн тул домын дамжаа эрдмийн зэрэг. Домын дамжаа барих төгсөн тул дамжааны их олон хувраг тэр өдөр цуглаж, хурал тэрглэх манж цавнаас эхлээд хэрэглэх зүйлийн хөрөнгө ихээс ядуу ламтан арга мухартан сэтгэл зовнин суужээ. Нэг өдөр зиндааны нөхдөн чи ер нь ингэж суухаар ховилгааны ламд очиж энэ учраа айлдаг. Чамд лав арга зааж өгөн дөө химээжээ. Мөнөөх лам нэрэ ховилгааны ламаас асуудаг хэрэг гэж бодоод ламтны герт морилон хамаг хэрэг явдлаа айлтгаж гин. Тэгсэн ховилгааны лам даш дорж гой хэлж байна. Чи одоо шууд гараад урагшаа яв. Тэгэхэр чиний энэ асуудал шийдэгдэнтэй хөө гэжээ. Бас нэг зүйл хэлье. Хагсан хүнд бүлээн шар тус хэрэг болдог юм шүү гэжээ. Мөнөөх ховрог хүрээнээс урагш гарсан зам даган алхаж гарав. Яваад л байж нилээд хол явжээ. Оройхон нэг айлын бараа харагдаж байна. Энэ айлд ямар тач хоног төрүүлий байц хэмээн бодоод дөхөөд очтол гэрийн гадна улс амтан хөлхөж уяан дээр морд олон байх юм. Ямар нэгэн үйл явдал болж байгаа айл байна гэж бодоод айлдаа яваад орлоо. Тэгтэл тэр айлын ус уу гашуу болсон айл сахалтынхан ч ирсэн байгаа нь энэ байж. Айлын ус хэлж байна. Манай энэ гэрийн эзэн дөнгөж төрөөхөн амьсгал хураачлаа. Ламтантаа хүрээд ирдэг гүй мөн буянтай хэрэг боллоо доо. Та талигч хойдохыг үлдэж өгнө үү? Банагт байгаа. Та морилж аажаам уу? Банаг, илүү гэр, баг гэр. Химээгээд ламтан босож банагт ороод талигчийн хажууд очоод ном уншлага бясалгалаа хийх бэлтгэлээ базааж байх зураа гинэд. Ховилгаа ламтны хагсан хүнд бүлээн шар тос хэрэгтэй байдаг юм шүү гэж хэлсэн нь санаанд нь буулаа. Нүдээ нээж өндийн харвал талигчийн толгой дээр том цөгцтэй зул асаатай байна. Ламтан зулыг аваад талигчийн ам руу цутгаж орхив. Удсан ч үгүй. Үгсэн гих мөнөө хүн өөх мах зэргээр гулган ам ороод сэхэд ирж байна. Та айх хэрэггүй, тайван хөвтөж бай гэж хэлээд гарч өнөөх айлд ороод та бүхэн тайван бай. Бүү айж сандар банагт байгаа талигч ам орсон. Одоо оруулаад ир гэжээ. Гэрт байсан улс юу болоод байна? Яав ивгээ дор бүрнээ шуугах зур гэрийн эзэгтэй гарч гүгээд орд дуу болон уйлаад гэрийн эзний дагуулan ороод ирж гин. Тамин гүй мөн их буянтай хүү юм а? Бид таны аж буйныг яаж шуухан хариулах вүлээ химэн хэлж байна гин. Ламтан заата гончиг сүмийн л аврал юм та. Миний дом зиндааны хурал удахгүй болох юм. Тэр хурлыг та бүгд дааж бэлдээд хуруулахад л болно гэжээ. Тэр айл бас нийлээдгүй хөрөнгө чинээ мал хуйтай баян айл байж таарчээ. Ламтан минь тэгэлгүй яах вэ? Бид юм дутаалгүй бүгдийг нь бэлдэж өгье гэжээ. Ламтан айлдаа дайлуулж цайлуулж хоноод маргааш хүрээндээ ирэв. Айлын улс чамлсан давхурч ламын домын дамжаа дажийн хурлыг элбэг сайхан хуруулж өгсөн гинвэлээ. Хүрээ 30 аймгийн Ховилгаан аймгийн даш дорж гэдэг хүн 8 дугаар богдын үеийн хүн гэдэг. Түүнийг 5 хаан сахиусны ховилгаан, намсраа бурхныг ч ховилгаан гэж янз бүрээр ярьдаг байжээ. Мөн уг ламтны талаар олон хууч бий. Хүрээ хийд лам нар зэндаа цуглах, найр наадам, олон нийтээр цуглах үеэр даш дорж гуайн тухай хууч хөөрдөг.
Хувилгааны ламын тухай ярихаар альва саа тодгор гайгарч өвчин тэргүүтэн муу зүйлс арилдаг гэлцдэг учраас богдын хүрээнд дашторжийн тухай яриа ихэд дэлгэрсэн байсны нэг нь энэ юм. YouTube дээр Тулааны нэртэй подкаст. Нэгэн баян айл гинэт доройтож малдан хангаан амтан байнга шахуу орж гэрээс эдийн гарлаг гарсаар үл барам охин хүүхэд нь хүнд өвдөж бүр хэвтэрт орж гин. Тэр айлын эзэн хүрээ орж лам залыг химэн явсаар богдын хүрээнд ирээд зээл дээр ирж улс амтан хүнээс сургалваас Хувилгааны аймгийн дашторж гэрж Эрдэм номд нэвтэрхийн нэгэн ламтан байдаг тухай сонсоод уг ламтаа уулзахаар хайсаар гэрийн гадна хүлээн суужээ. Ламтан мөн болтой түргэн алхаж явдаг турхай шарман царайтай биеэр баг 50 гаруй насны шүрүүн гэрмээр харцтай лам хөндөхөд ирэх юм. Та дашторжгаа мөнсөн болов уу? Тантай уулзах хэрэгтэй зорж ирлээ гэж учир явдлаа бүгдийг өгүүлэн айлтглаа. Ламтан за тийм юм байж би очие. Харин 2 шавтайгаа 3 бол очино. 4 өдрийн дараа унаа хүсэг явуулж авна биз гэжээ. Дашторжгаа шав ламдаа манад чинь сайн иддэг хэн байдгсан билээ. Чи байна. 2 сайн иддэг шавд хийлээд бэлэн байлгаж бай гэв. Сайн иддэг 2 шавч ирж нөгөө айлын унааж ирэв. Ламтан 2 шаваа дагуулад мөнөөх айлдаа очиж гин. Айлын хүмүүс угтан авч номын дуу сонсох гэсэн хүмүүс ч байж байна. Ламтан ирээд хэлв. За хөө хонин хотлол гэж. Удсангүй айл хон ирж ламтан гарч хонин дундуур явж байснаа. За тэр шар толгойтой том хоныг бариад өгөөр гэжээ. Уг хонин тэр айлын сэтэртэй том шар халзан хэрэг байж таарад хэлжээ. Ламтан минь энэ хон манай сэтэртэй хон юм шүү дээ. Бид яах вүлээ гэхэд тэр хамаагүй. Төхөөрч янзлаад жижиглэн бүгдийг чана. Гэдэс дотор мах үлдээ ихгүй шүү гэж байна гин. Ламын хэлсэн ёсоор бүгдийг хийлээ. Жижиглэж болсон мах гэдэс цовдай бүрийг идээд шүлэн дээр шар будаа чануулж идсний дараа за одоо амарцгаа гэж. Ном унших юу болов ламтан минь гэхэд байж бай болоогүй байна гэд унтцгааж гин. Шүн ламтан 2 шаваа сэм нудчин сэрээгээд тэр орны хөндөд байгаа хөнөхтэй өрөм тосыг бүгдийг нь ид гэд идүүлж 2 шав юугүй хэд том өмхөд дуусгачихжээ. Ламтан одоо унт гэд буруу хараад хэвтэж байна гин. 2 шавч унтаа төглөө гин. Үүр цайхын үесхэн ламтан 2 шаваа сэрээгээд за түргэл явахгүй бол болохгүй гэж байна. Шавнарч багшийн хэлснээр түргэн гихч босч. За тэр тулга авч байгаа та 2 үнсэн дээр нь хүндрээдэх гэж байна. Шавнарч ёсоор болгов. 3 бол тэр айлаас тийгээд яваад өглөө. Айлын ус пүү па эн чин одоо юу болж байна вэ гэд гал гол нэмтийг минь яаж орхин энэ вүлээ. Бурхан минь сүуд боллоо. Ламтанч байхгүй, шав наранч сураггүй. Гүй бүр унших ном юу ч байхгүй шүү гэд тэрүүгээр нэг юм болов. Тэгсэн тэр өдрийн өглөөнөөс хэвтэр дутсан охин хоолунд нэхэж идээд үндийн босож биеийн ажмаар дээрдэн ирүүл болоод мал хуйж амгалан айлын хүмүүсийн сэтгэл санаач цаанаа нэг сайхан боллоо. Айлын эзэн хүрээ орж Хувилгааны аймгийн дашторж гавчтай уулзаж ямар учраас тийм зүйл болов? Манайх тэр өдрөөс хойш амгалан сайхан болсон шүү хэмээн учраа хэлв. Ламтан хэлж байх юм. Та найхыг айхтар бугч өтгөр хорлож суухаар ирсэн юм билээ. Тэр бүх танаа сэтэртэй шар халзан хонинд буусан байсныг би төхөөрүүлсэн юм. Тэгтэл танаа өрөм тоосон ч ингэж байна. Тэгэхэр нь өрөм тоосыг цөмүүлдэлгүй дүү. Тэгсэн тулганы доод хүнсэнд орчихлоо. Тэр үед дээрээс нь дарсан тэр үлээ. Одоо алзахгүй гэсэн гитг. Нэрээ тэгээ тэр айл
амгалан суусан юм гинвэлээ. Хотог товилгаатын тухай домгууд 7 дугаар хэсэг. Хамб намун хаан найдан сүрэн 1930 он Маршал Чой болсон Оросоос ирсэн хэдэн хүмүүстэй шилэн форт тэрэгтэйгээ ононгийн халуун аршааныг зорин очжээ. Намар оройхон сэрүү орсон цаг юм. Тэднийг очих үед хачирхалтай нь ононгийн халуун рашаан хатаалсан байж гин. Хатаалах, хөлдөх. Маршал бантан "Гүй яадаг вүлээ? Арга чарга юу вэ? Аргалах гайгүй сайн хүн хэн байдаг вүлээ?" гэжээ. Тэгсэн угтаж авсан нэг нь маршлын чихэнд найдан сүрэн лам байгаа шүү гэж. Барай тавианы хэцүү үе байсан үед ламтан баригдаж таарчээ. Найдан сүрэнг дуудаж авчирв. Найдан сүрэн лам ирэхэд маршал учир байдлыг хэлж ярьжээ. Ламтан хэлэх юм. "Шин цагийн ус та нарт арц байна гэж байхгүй биз? Харин тамхи байгаа биз дээ" гэжээ. Маршал халааснасаа папирос тамхи гарган нэгийг өгч. Ламтан рашааны зүгт хар зогсоод тамхинаас 2-3 сорох үед хатаалсан рашаан дэлб татуулан ориглон гарав. Маршал найдан сүрэн талархан өөрийн байрлаж байсан газар тавиачиж дайлз очилсан гэдэг. Тэгээд хожим нь халахын 3 худагтыг амь насыг хамгаалж үлдсэн гэж ярьдаг бөгөөд тэр 3-ын нэгэн Бревен номун хаан найдан сүрэн юм. Маршал Чой болсон найдан сүрэн ламыг Пүрв жав гэж нэрийг нь сольж Хинти аймгийн мөнгөн морьт суманд аддуу маллуулахаар явсан гэдэг яриа байдаг. Найдан сүрэн ламыг ямандаг бурхны хувилгаан гэлцдэг байсан бөгөөд богдын голын 7 хутагтай нэг юм. Богдыг хурлах барахад гол мөрөнд суудаг 7 хутагт байсан гэдэг албан ёсны хүндлэл байсан бололтой. Нэгэн удаа гандан хийдийн лам нар богдын ивэлд багтсан тааламжгүй байдаг хэсэг хүмүүст сүжиг төрүүлэх гэж гандан дуугны үүдэнд хүний толгооноос нилээд дээгүр байхаар улаан утас хөндлөн татаж найдан сүрэн ламыг дуганд морилохыг хүрчээ. Гэтэл найдан сүрэн ламыг орсны дараа үзвэл мөнөх улаан утсан тасарсан байх бөгөөд тэр нь найдан сүрэн ламыг ямандгийн хувилгаан тул эврэн тэр утсыг талсалсан юм гэж лам нар бишрэн хүндэтгдэг болсон гэдэг. Нэгэн баг шиг ноён хатан охины хамт ам бүл гурвал хэрлэн баян уулын зүүнтэй модтын даваа химэх газар явж байтал сүг тэрэгний цонхоор нэг муур луга амтан орж ирээд охиныг нь ноцох мэд болоод алга болчихжээ. Энэ цагаас хойш охины нуруу бүхтөр царай мөрөө болж хаа нэг галзуу солиод мэд ажиллах болов. Угаас уг охин нуруу тэгш бие гоо царай зүс сайхан нэгэн байв. Охин уйлан хайлан эцэг хийхээ зовоно. Газар ус үтсэн юмгүй эрд гарч жаргал үзэлгүй эвгүй муухай амтан боллоо хэмээн цамнаж гарна. Энэ байдлаас нь болж эцэг нь бор идэ хүртэж ихэн дэмил охиноо харагдан суун. Яваагүй лам очоогүй залаагүй нь бараг үгүй болж аль сайн гэсэн болонд охиноо үзүүлж гүрэм засал хийлгээд ч дээрсэн юмгүй. Намар цаг болсон үед хот айлаар нэг бадарчин лам ирснийг айлын хүүхэн хатанд хэлж. Хатан өнөөх бадарчин залж учир байдлаа ярьлаа. Бадарчин "За би одоо тус болж чадахгүй юм. Алстаа тус болох нэг ном охинд чинь хэлж өгч болох юм" гэжээ. Энэ үгийг сонссон эцэг их нь дуугүй гэрээс гараад явчихж. Охинч би тэр номыг уншиж бай гэлээ. Бадарчин лам бурханд итгэл сүжиг алдахгүй залбир шавг номын өдрийг алгасахгүй өрн унш гэд зааж өгөөд явв. Охин өдөр үнжилгүй шавг номыг уншиж залбирсаар эдгэж өөрчлөгдсөн зүйлгүй л байлаа. Жил гарны хугацаа өнгөрч охин горилго тасран сүжиг сэтгэлээр номоо уншсаар л байж цагаан сарын битүүний өмнөх шөнө охин зүүдлэх юм. Гэрийн гадна зогсож байтал зүүн урд хөтөл дээгүр
Нэг хул шар морьтой хөхтээлтэй залуу эмэгтэй морины хурдаар охиныг дайрч унгаад баруун хойшоо давхих зур морины хөл дал нуруу нүүрэн дээр гიშгчин гарлаа гизүүдлээ зэрв. Сэрээд үндийсэн үүр дөнгөж цайж байгаа үе нүүр нуруу янгнан өвдөн. Зүүдэнд тэр бүсгүй морь гიშгчээд гарсан нь бодит мэт байжээ. Өглөө болж гэрийнхэн бүгд босцоож их нь хараад бөөн баяр болж байна. Ирүүл болж нуруу тэгш царай үзэгслэн гоо хിവэр урдын адил болчихжээ. Лам бурхны шавг номын уншсны буян юм шүү гэж өвгөн лам сэрэтэр ярьж билээ. Та YouTube дээр Тулааны урта подкастыг үзэж ба сонслоо. Бичлэг таалагдсан бол сэтгэлдээ үлдээж лайк тавьчаа дараарай. Ингэснээр та намайг дэмжиж буй юм. Facebook дээр Тулааны урта гэсэн хуудас бий. Түүнийг минь бас дагаарай. Танд эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье.